Sana За юу вэ? тавинда. Наа чи нөгөө амралтанд дууссан уу? Энд тийм амарсан өчигдөр дуусаад өчигдөр бүх хичээл сургууль болон ажил ер нь ингээд одоо хэвийн байдалд ажигдрээд орсон байна. Та эдгээр сайн сайхан юм байна да. Манай Монгол цаг агаар хэрэг. өнөөдрөөс л дулаах гал гэхдээ нэг юм шуурхтай хүүтэн хിവэрээ л тэгээд яг нэг гой дулаалчихгүй байна. Гэтэ амралтын өдөр дандаа 20 градус гарах юм байлээ. Тэгэхээр яг нэг юм 100 болж амш мэдрэмж төрөх байхаа гэж бодсон. Зя. Аха, зөв. Чи яасан зоныхоо хувцснуудыг харж амжсан уу? Тийм зундаа бэлэн байна. Би ганцаараа дугаар дээр нэг ярьсан шүү дээ. Яа, купоноос олж нөгөө Тэмүгээс юм захиалсан гэд. Тийм. Тэрийг нэрээ сонсоод Тэмүгийн тэр купоныг би хасаг тэгж боддог байсан шүү дээ. Надтайс адилхан ер нь бид хэдтэй адилхан яг тэгж боддог хүмүүс бас зөндөө байгаа ах та тий. Тийм тэгсэн чинь манай нөхөр бас амар нээстэй бас тийм купон өгнө хямдралтай 100 биш ээ 68% хямдралтай энэ юм гарч ирэхээр юм сагслаад бүр төлбөрөө төлцөн тэгээ надад харуулдаг. Тэгсэн чинь нэм бүр юм гарын ян жижиг хэмжээтэй ундаг дугуй сагслсан байдیں۔ Тэгэхээр би эн чинь тоглоом юм биш чи яг ийм захиалсан ихтэлтэй нөхсч өө нааш тоглоом би зүгээр яг жигнээс ундаг дугуй гэж захиалсан шүү дээ. Тэгээд тэрийг cancel хийж болд юм билээ. Тэгээд битээр cancel хийсэн шүү дээ. Тэгээд хүмүүс айгүйх тэгж хуурдсан юм билээ. Угаасаа яг нөгөө хүмүүсийг яаж эргүүлэх үү гэдэг тэр нэг юм бол байдаг та тий. Тийм тэгээд би бас тэгээд миний Тэмүгээс агсан хувц өнөөдөр ирээд За. би чамд үзүүлэх үү? Гэтэ яг юугаа бичлэггүй л оруулчих тий. Би дөрөвдүгээр тавьсан жаах болон заяа дараа нь эдит дээрээ. Тэгэл та тэгэх юм бол илүү сонирхолтой ахаа. Ер нь зуныхаа хувцсуудыг бараг бэлтчихлээ гэж бодсон байхгүй юу? Энэ юм бол тэгээд энэ болохоор гурван шиг бодоод гэсэн байхгүй юу? Саарал хааш цагаан өнгөтэй. Тэгээд загвар нь бол хүүхэн заяа одоо жилийн тийм байна. Даав юм уу те материал нь? Одоо за тэгээ нэг юм тэгсэн чинь би өмсөж үзсэн чинь бүр амар би бээр боддгоо. Тэгээд би нэг л бийд тухгүй сах. Тэгээд материалыг харсан чинь 95% полиэстер, 5% эластин гэсэн. Тэгээд би шууд нөгөө интернетээс полиэстерг хайсан чинь бүр ингээ харсанд хашил өгдөг заяо. Агаар нэвтрүүлдэг, чийдэггүй, илэгддэггүй гэж байгаа байхгүй илэгдэхтэй удаан. Тийм амар. Тэгээд тийм ямар материал хэр юм байт юм бэл гэж бодоод дахиад судалсан чинь нефтийн одоо нөгөө хаяглаас гаргаж авдаг. Вау. Ингээд нефтийн хаягдл өмсөх нь шүү дээ тийм үү? Тийм зүгээр ингээ хог өмсөө явж гин гэсэн үг байхгүй юу? Гэтэ яг энэ полиэстер материал ингээ ер нь бол бүх полиэстер муу гэсэн үг биш. Полиэстер материал юу яд юм бэ? Гадуур хувцас цув заяо. Тэгээд бие намрын хувцастэй тасгалын хувцсанд бол ордог. Тэгэхээр нөгөө нэг юм хөлрөгдөг. Тэгээд тодорхой хэмжээгээр ордог бах тий. Баг. Тэгээ уснаас нэвтрүүлдэггүй гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь дотор хувцас бүр юм 100% юм полиэстер байх амар муу агаар нэвтрүүлэхгүй байна гэсэн үг. Тэгээд би юу асан? Тэгээ өнөөдөр чамтай ярьсаа. Нэгдээ зуны хувцас цуглуулахдаа ямар материалтай хувцсыг сонгох вэ гэдэг талаар хэдүүл ярьсан гэж бодсон. Тэгээ ингээ пэлтэй зөө. Тэгсэн чинь дараагийн нэг юм сошиал цамц байсан. Тэгээд гэсэн чинь амар муухай үнэртэй би бүр өмсөж хийзээгөө. Тийм үү. Тэгээ ингээ материал нь юм срочч юм даавн байдэн штэ. Тийм биш та. Стрэчлэс хундаг нилонтой. Тэгээд бас юм байсан. Тэгээд бас юм пажама байгаа байхгүй юу? Тийм пажама гэсэн чинь би бас зүгээр нэг юу ин хараад юм мөслийн даавар шиг материалтай пажама гэж бодсохгүй шорт бодолк. Завар нь бол айгүй хөө. Тэгсэн чинь тийм биш бас юм даав амар муу шүү дээ. Тэгээд би ч нөгөө яг нэг тийм хятад үнэр байдаг шүү тий. Хятад үнэр байдаг шүү дээ. Мэдгүй мэдгүй хүн гэж баг байхгүй хаа. Тэгээ яг тэр үнэрийг
Тэгээд нөгөө нэг Аха. ер нь бол одоо нэг хүмүүс харсангуй тиймэрхүү дэлгүүрүүдээр өөрчлөлт нь одоо мэддэг болсон болохоор багассан гэж би бодож исэн чинь нөгөө яг Аха. тийм яг ийм хувцснууд чинь онлайн дээр ороод ирсэн. Тэгэхээр нөгөө онлайн дээр бид нэг үнэрлж байрж үзэж авч чадахгүй болохоор өөрийн мэдрэлгүй одоо нөгөө шууд ингээ авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр юу хийх Аха. гэхээр ерөөсөө нөгөө нэг найрлагын л унших хэрэгтэй юм билээ. Орсын юуг нь шалгах. Орсон одоо орц материал хэмжлээ. Тийм. Тэгээд хэлсэртэй энэ ингээ амар би ингээ задлаад энэ хэдэн хувцсыг задлаад тэгээ би буцааж хийж байгаа хгүй. Тэгээ буцаалт болд юм билээ тийм үү? Буцаалт хийж тэгээд яасан чинь ингээ задлаад нэг хэдэн минут урд байх хооронд миний ингээ хоолой бочроод тийм амар Одоо тийм юм өмсгөлээр одоо тий юу болсноо тий. тийм тэгсэн чинь судалсан чинь арсны хашил тэгээд өрсөлдөг арсны өрсөл бий болгодог энэ төр гээд. Тэгээд ямар ч гэсэн полиэстер материалтай хувцснууд авахдаа амар боломжтой авах хэрэгтэй юм лээ. Тэгээд амдшгүй ингээд барихаар баг зэрэг юм суналттай. Ингээд ерөөсө гэрэлтэж мэрэлтдэггүй амар нягт. Тэгээ угаасаа үнэр нөгөө байдаг. Амар үнэртдэг. Яста мэдүүштэй юм байна тий. Харин тийм байна. Тийм. Доолигийн хувьд бол бас өөр нэгэн онлайн шопинг болсон хэдий ч гэсэн бас шинэ мэдээлэлтэй болоод бас нэг төрлийн сургамж болсон ба шүү дээ. Тийм ээ подкастынхаа төлөө ингээд зүйлсэж чинтэй ч гэж. Окей. За. Тэгэхээр хоёлаа гол сэтгэлүүгээ орцгоё. Ерөнхийдөө бол өмнөх дугаар дээр хоёлаа хувцснуудаа ялгсан. Зузаан болон одоо хавар намрын хувцснуудаа хоёлаа галт цааш нь хийгээдийнхаа хувцсыг ер нь бол бэлтгэх зорилготойгоор бэлтгэх зорилготойгоор хувцснуудаа ялгсан байгаа. Тэгээ одоо гоё 100 илэрлэл маань ирж байгаа учраас зуны хувцсныхаа талаар ярьж эхэлцгээе тий. Тэгээд чиний бодлоор ер нь зуны одоо чи ингээд 50-нд байж исэн. Тэгээд дээрээс нь одоо Японд байгаа хэрэг амар халуун орно шүү дээ. Тэгэхээр чамд ер нь яг ямар материалтай зуны хувцснууд ажгүй санагддаг вэ? Тийм, ерөнхийдөө бол яг өмнөх дугаар дээр хоёлаа хувцас айлгаж байхад би хэлжсэн шүү дээ. Би яг ингээд өмссөн ч гэсэн өмсөөгүй юм шиг ер нь бол тийм өмсөж явах ер нь аюу дуртай. Тэгсэн чинь би ингээд ресторанд явж идэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг юм 3 эмэгтэй юм бейж өнгийн дотор хувцас өмссөн. Тэгснээ өмссөн ч өмсөөгүй мэдэх гээд ингээ англиар бичсэн тийм одоо нэг тийм слоган ч юм уу тийм нэг гартгтай тийм юм юуны метроны цонхон дээр наацсан плакат хардیں۔ Би тэгэл вау. Энд чинь миний өрөө штэ. Тэгж бодоод. Тэгээд тэрийг харсан чинь надад гой санагдсан. Ерөнхийдөө бол яг миний 100 ер нь бол өмсөхийг ирмэлцдэг хувцас бол өмссөн ч өмсөөгүй юм шиг тийм бит одоо тухтай. Тэгээд амьсгалдаг, нэмгэн одоо нуурсан ч юм уу тийм хувцсыг бол илүүд үздэг дуртай. Тийм байна. Би гэхдээ яг одоо подкастын яг энэ дугаарыг бичтэл хувцсныхаа материалын тухай бодож үзсэн. Тэгээ би өөрөө ямар хувцсныг сонгож авдсан бэ гэдгсэн чинь нэгдүгээрт би нөгөө нэг юм за даашин одоо палаж аавна гэл тэгдээ тэгэл нөгөө Монголд нэг эмэгтэй хүн болгоно нэг цэцэгтэй палаж өмсдөө штэ. Тэгэл нэг тийм цэцэгтэй палаж малаж тэгээд нэг шорт морт гэл загвар тэгээд нөгөө нэг юм зориултыг хардаг болохоос биш яг материал дээр нь одоо жишээлбэл би 100% cotton зөв юм аавна гэж бодож үзэж байгаагүй юм лээ. Тэгээ одоо тэгээ шашхын сайн харъя. Саяны темүүгээс авсан бодолтой авалт бол яг бүр яг амар том хичээл боллоо. Тэгээ одоо дахиад зуны ганц 2 юм авахтаа яг цэвэр шашхын сайн харж байгаа л яг тийм юуг л хавъя л гэж бодсон шүү дээ. Материалын сайн харъя гэж болоо. Тийм байна те. Би болохоор өмнө нь шашхын нэг яг хальт хардیں۔ Гэхдээ тэндээс яг одоо яг хүвэн даав байна уугүй юу гэдгийг бол нэг тэгж онцолж хардггүй. Юуг нь онцолж хардггүй гэхээр яг яаж угаах юм?
Яг Мм. одоо угаалгын машинд хийж болох юм уу, гараараа угаах юм уу? Тэгээд би нөгөө нэг юм эндүтэх амар дургу. Мгм. Мгм. Тэгээд Мгм. одоо эндүтэж болдог хувцс юм уу, болдгоо хувцс юм уу гэдгийг нь ер нь бол Мм. тэрийг харах гэж л ер нь шошгыг хардаг. Түүнээс яг материалын хувьд бол харж байгаагүй мэнэ. Мгм. Би тэгээд нэг яа чамруу дээр нэг рил чамруу ширээжсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг хувцсны Мгм. философи ярьдаг нэг монгол эмэгтэй байсан. Мгм. Instagram дээр Freedom Clothes жилээ нэг тийм хаягтай дээ. Тэрний энэ дээр нөгөө нэг токсик хувцснуудаа баяртай гэж хэлээ мэлий гэсэн нэг тийм рил халт харсан баггүй юу. Гэхдээ Аа тэндээс за. тэр эмэгтэй ингээд хувцсыг ер нь бол химийн гаралтай, байгалийн гаралтай гэж хувцсны материалыг ангилдаг. Химийн гаралтай дээр нь ингээд дахин боловсруулах аргаар химийн аргаар гаргаж авсан гэд ярьж ирсэн баггүй юу. Байгалийн гаралтай болохоор нөгөө нэг хөвөн даавуу тэгээд нөгөө нэг хулс модноос гаргаж авсан. Тэгээд нөгөө биднээс амьд техноосны олор гэж амтнаас гаргаж авсан хувцас. Тэгээд яг өдөр Мгм. миний нөгөө тэмүгээс авсан эдгээр бүгдээрээ л химийн аргаар гаргаж авсан хувцснууд болж таарад. Тэгээд судалсан чинь Мгм. хамгийн хямд хувцснуудыг ер нь ингэж хийдэг гинэ. Олон таагаар Аа ха. тийм тэгэл амар хямд Ашигтай учраас биш юм ашигтай. тий. Тийм. Дөнгөж ингээ монголчууд бас яг би бол ингээ өөрөө шууд ингээ тэмүгээс сонгоод авч байгаа. Тэгмэд монголчууд болохоор нөгөө яг гонжо монжо бас бүр их хэмжээгээр нь тэр хямд хувцснуудыг оруулж ир зардыг штэ. Мгм. Би яг харин энэ явуулсан юуг нь уншаад би жоохон айсан. Аа. Надад Дахин л бодлоо. үнэхээр амар санагдсан. Тийм. Тийм. Энэ хідэн төгрөгийн юмыг тэгээ хідэн төгрөгөөр ч зараад идэх юм тий. Тийм. Тэгээд гол нь аа ундааны сав гялгар уут одоо айгүй их байдаг учраас Хог хаягдлыг дахин тэгээд боловсруулах. тийм тэрийг ингээд дахин боловсруулангуудаа а одоо дотор хувцас хийх юм бол илүү одоо ашигтай боломжтой байдаг гэж байгаа байхгүй тий. Тэгснэ нэг удаа хуванцар саваар 10-аас 20 төрсийг хийх боломжтой. Амар тийм. Тийм Тэгээд энэ бол надад бол үнэхээр амар санагдсан. Тэгээд ялангуяа яг дотор хувцас чинь айгүй хамгийн ер нь бол чухал хувцас. Хамгийн биед эрүүл байх ёстой. Хүний биед хамгийн тухтай байх ёстой тэм хувцас байхад тийм. хуванцар саваар хийсэн За. дотор хувцас бид нар өмсөж байгаагаа мэдэхгүй ингээд явж ийн гэдэг бол амар зүйл юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Чи санджаавал бид нар нөгөө нэг оюутан байхад Москвад тэгэхэд яг Дмитрий Медведев ерөнхий сайд байсан. Тэгсэн чинь Оросын албаны улсын нутаг дэвсгэр дээр нилон материалтай тэгээд торон тийм хүний биед хортой тийм материалаар хийсэн дотор хувцас оруулахгүй гэдэг тийм журам гараад тэгээд санджаавал бид нар Мм. оюутан байхдаа нөгөө нэг Оросоос дотор хувцас авахаар амар үнэтэй гэдэг Монголоос аваад байдаг гэсэн санаж байна уу? Тийм яг үнтэй байдаг гэсэн болохоор ер нь баг Орос дотор хувцас авч ирсэнаа баг санахгүй байгаа байхгүй юу? Аха. Тэнгүүд одоо яг энэ саяны хэлсэн хууль тэгээ яг хоёулынгийнх нь одоо ингээд ярьж байгаа сэдв гэд ингээд бодхолоор бүр ингээд амар тийм гоё санагдаад вау ийм тийм журам ингээд гарна гэдэг бол Амар хүнээ ямар бодгоо. гоё юм тий ард түмнээ аюу сайн бодож шít. Тэгэхэд бол Монголд те бид нар ингээ хунцар саваар төрсийг өмсөж байгаа эсгээч мэдэхгүй тийм Тийм штэ. ер нь бол хүмүүс бол байгаа л ах би л бол өөрийгөө бол мэдэхгүй тийм. Аха. Тэгсэн чинь Аа. ганц Оросч биш одоо нөгөө нэг Европын холбооны улсууд, Европын холбооны хууль гэж байдаг. Тэгээд Америк эдгээр стандарт нь угаасаа тийм нөгөө өндөр зэрэгэлтэй орнууд, өндөр хүчтэй орнууд чинь импортоор орж ирж байгаа, гаднаас орж ирж байгаа тэр бүх одоо хувцсны материалтай стандарт тавьсан. Тэгээд одоо хүний биед хашилдаг юм гэдэг өндөр татвар тавьчингууд тэд нар нь одоо жишээлбэл Германд ч юм уу Оросд ч юм уу зарагдаж чадахгүй. Тэгээ нөгөө юм ядуу буруу манайх шиг орнууд руу орж ирд юм байна даа л гэж би бодсон шүү. Аа. Тийм. Тэгэл уг нь бол бид нар энийг сэргийлж ч юм уу оруулахгүй байж болохоор аахгүй 3 сая хүн амтай нэг хитгэн бомбд одоо хил гайлна хитгэн гайллага штэ. Тэгээд их амар олон талаас амар олон хилээр орж ирээд байгаа шүү дээ. Хоёр хон устаа хилж байгаа. Тийм тэгээд одоо яг Монголын одоо яг энэ хуулийн талаар хоёлаа угаасаа яриад угаасаа Тийм. барахгүй тийм Ярих болохоор юм. ярих юм бол бараг стресс гээд байгаа учраас Тийм. хоёлаа яг илүү сонирхолтой сэдвүүдээ л яриад. Тийм. Японд болохоор яг Аха. тийм
Яг одоо Оростой адилхан тийм журам ч юм уу тиймэрхүү дүү яг хуульд өрөм гэсэн юм болвол Аха. байхгүй мөлий яг дотор хувцсны Мгм. материалтай ч холбоотой юм уу те. Мгм. Зүгээр яг хуу энд нөгөө нэг бид бүгдийн мэддгээр айгүй юм дулаахан, халуун, бухчим уур амьсгалтай аюу юм чиглэг уур амьсгалтай учраас Мгм. аль болох хөвөн давуу, органик Мгм. хөвөн давуу тэгээд тийм торгон одоо яг байгалийн амьсгалдаг тийм Мгм. материалуудаас одоо хийгдсэн тийм хувцсыг бол илүү өмсөх сонирхолтой байдаг. Ер нь хүмүүс нь илүү ихэвчлэн өмсдөг юм байлээ. Тэгээд яг энд нөгөө нэг Японы өөрийнх нь тийм байгалийн гаралтай материалаар хийсэн тийм хувцас одоо худалдаалдаг тийм дэлгүүрүүд, брендийн дэлгүүрүүд байдаг. Мгм. Тийм тэгээд тэр дэлгүүрүүд дээр яг Япон хүмүүс нь өөрсдөө аягүй их үйлчлүүлдэг. Мгм. Тийм бэлээ. Тэгээ ер нь бол яг хамгийн зун өмсөх тохиромжтой материал бол яг хөвөн давуу, Мгм. органик хөвөн давуу. Мгм. Тэгээд одоо хулсаар хийсэн янз бүрийн тэр материалтай. Ер нь одоо байгалийн материал гэсэн үг шүү дээ, тий. Тийм тийм. Байгалийн материалууд болохоор амьсгалдаг. Тэгээд байгаль орчиндөө ээлтэй тийм материал юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Хамгийн амар нь тэр одоо нөгөө химийн одоо дахин боловсруулах юугаар гаргаж авсан материалууд нь байгаль шингэдэггүйгээ бодохоор бүр амар угаастай хог хаягдлна. Мгм. Одоо Мгм. хаяцхан мөн Тийм байна технологи ч тий. гэсэн байгаалахаар тийм тэгэхээр бүр амар. Гэтэ ийм юм бэлээ. Химийн аргаар дахин боловсруулах гэдэг дээр юм хоёр ойлголт байт юм бэлээ. Нэг нь болохоор яг тэр нөгөө одоо хог хаягдлыг юу яадаг? Мгм. Дахин боловсруулж одоо нөгөө нэг амар хямдхан бүтгэр гаргаж ирж ш. Нөгөөт нь болохоор хуучин хувцснуудыг одоо дахин үйлдвэрлэлийн аргаад оруулаад хувц хийж байгаа. Тэгээд энэ Мгм. нь болохоор дэлхийн том брэндүүд болохоор энэ бүр яг юм одоо тренд болоод дахин боловсруулсан даавуугаар хийсэн гэдэг бүр тийм юутай шашигтай байт юм байлээ. Тэнгүүд энэ H&M өөр юу гэж хэлээ нэг хэдэн Аха. брэндүүд ингэж гаргаж байгаа. Гэтэ бүр амар үнэтэй одоо Balenciaga энэ төр хүртэл яг ийм дахин боловсруулсан гэсэн юм юу хэрэгэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор нэг өөрснийхөө одоо нэг имижийг бидний илүү байгаль орчинд хайртайгаа зарлж юм марж юм гэсэн тийм имиж бүртгэлэхэд тэд нар бол арай нөгөө нэг хими хороор гаргаж аваагүй арай нэг хүний эрүүл мэндэд тустай аргаар гаргаж авсан Мгм. эргээгээд нөгөө нэг шингэж мэнгэгтэй байгальд одоо хог болж одоо тэгээд удаан задарч мадардаггүй биш тийм юу юм бэлээ. Тэгээ чи нөгөө санаж Мгм. веган цүнх гэд надад нэг яриадсэн шүү дээ. Тийм тийм тийм. Би нөгөө нэг тайванд мастера мастрынхаа нөгөө диссертацийг битгэхдээ green marketing гэхэд Аха. сэдвийг сонгож авчихсан. Аа. Тэгээ яг тухайн үед нөгөө яг л соёлоо ярьдаг гэсэн шүү дээ. Байгаль орчинд Мгм. ээлтэй байхаа гэж. Тийм. Тэгээд яг тэр үед нөгөө нэг алюминий хальсаар Мгм. одоо юу хийлээ? Мгм. Арьс хийсэн энэ төр гээд нэг тийм артикл уншиж ирсэн. Тэгэл би вау ямар сонирхолтой юм бэ? Яагаад угаасаа бид нар амтны арьс өмсгөө байх боломж нь ингээд зөндөө л одоо байна орчин үед те техник Мгм. технологи болсон гэж Мгм. яг тухайн үед бодож ирсэн. Тэгээд яг энэ миний сонгосон сэдв болвол надад бол айгүй гоё таалагдчихсэн. Тийм. Тэгээ ер нь бол байгаль орчиндөө ээлтэй бүтээгдэхүүн ашиглах юм бол бидний ер нь бол хойч ирээдүйд илүү Мгм. сайн л гэж боддоо шүү дээ. Тийм шүү дээ. Энд зөвхөн бид нар ингээд энэ хувцас хэрэгсэл бүх юм хэрэгжилж идлээд дуусаад өгөхгүй. Цаана хэдэн үеэр Мм. амьдрын ихтлийгээ үлдээе гэж байгаа бол эрүүл юм үлдээх хэрэгтэй. Тэгээд яг тэр дахин босруулах гэдэг дээр нэрээ тийм хоёр ойлголт байгаа юм байна. Нэг нь болохоор яг тийм үнэхээр одоо ч үл саний веган цүнх гэдэг шиг те хүнсний ногооны хальс масаар хийсэн гэдэг ч юм уу. Тэр чинь ингээд дахин боловсруулж байгаа байхгүй. А нөгөө талд болохоор хит хямдхан өртгөөр бүр юм нефтийн хог хаягдл юу хуванцар момонцар гэх бүр амар жинхэнэ хогийг хувцалгаад зарж байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёр өөр нэгийг бас манайхаа бас дахиад дэлгэрүүлээ судлаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг бид хоёрын бас яриагүй өөр сэдвүүд ч юм уу те хүмүүс ингээд нэмээд бас ийм штэ тийм штэ гэд мэдээллийн чанартай бид хоёрт бас Хуваалцаарай. хэлэх зүйл байна. Доор комментод бас ингээд мэдээлэлээ солилцоод явбал илүү Аа. нэгдэж байна. Тийм. Тэгээд бид хоёр чинь яг нөө мэрэгжлийн юм одоо жишээлбэл юм маркетингийн ч юм уу тийм хүмүүс бас биш байгаа байхгүй юу.
Тэгээ зүгээр сонирхолтой хийж байгаа болохоор бас яг хит бүр нарийн мэрэгжлийн тийм юм хүсээд хэрэггүй хэлээд чинь. Битүү хоёр ер нь амар гэтээ олон худалдаа авалтын талаар хоорондоо амар их ярилцдаг байсан, санал солилцдог. Тэгээл энэ тухай аим гой подкаст хийж эхлэе гэд хэлсэн. Тэр нэр зуны хувцсан дээр за материалыг харах юм байна. Тэгэд ямар материал байвал зүгээр вэ нэрэ? Чи юу гэж бодож байна? Тийм хоёлаа нөгөө одоо яг ярьж байгаачлан хүн давуу тэгээд яг байгалийн тийм материалууд байвал ер нь бол айгүй дайггүй зүгээр гэж бодож штэ. Яг байгалийн материалууд ч өөртөө амьсгалдаг материал байгаа учраас яг 100 болвол айгүй юм халуун хөгжим тийм үед бол амьсгалдаг материал өмсөх юм бол бид илүү эвтэйхэн байна хаас гэж бодож. Тэгээд яг дэлгэрүүлж хэлэх юм бол би түрүүн харсан тэгсэн чинь юу юм бэ лээ шүү дээ манайхаа. За нэгдүгээр хөвөн буюу коттон. За байж байгаа найз нь бүгд болчлаа. Коттон тэгээд юу юм бэ лээ? Хоёрт гэх юм бол нөгөө майланх гэдэг нь шүү дээ. Байгалийн утас хамгийн хөнгөн сэрүүн байдаг гинэ. Түргэн хатдаг. Тэгээд тэнцэлгээ сүүлийн үед ингээ модны гаралтай боловч зөөлөн хөнгөн амьсгалдаг гэсэн нэг тийм материал байлээ. Энэ нэг орны цагаан рэгэл дээр бас тэнцэл даав гэж бас гараад тий. Би бол тэнцэл даав гэж бол үнэхээр сонсож байгаагүй юм. Би саяхан яг нэг цагаан рэгэл авахгүй дэлгүүр орсон чинь тэнцэл гэдэг ярьлээ. Ер нь бол яг хамгийн 100 өмсөх тохиромжтой материалууд гэх юм бол яг саяны хэлсэн. Тэгээд хулсаар хийсэн одоо янз бүрийн даав бол орж байгаа юм билээ. Тэгээд ер нь бол 100 өмсөхөд хүний биед айгүй тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тэгээ амьсгалтгүй материал гэх юм бол полиэстер тэгээд нилон орж ийн. Тэгээд энэ акрил гэд бас нэг юм нэршилтэй материалууд бол яг зуны халуунд өмсөхөд бол амьсгалахгүй тэгээд биед нэлийн тухгүй мэдрэмж төрүүлнэ. Арьсанд ингээд цахнах ч юм уу тийм одоо аллерги маягийн тийм зүйл үзүүлнэ. Тэгээд бас үнэр нь бол их таагүй тийм үнэр одоо гаргадаг ийм материал. Яг одоо яг 100-ны улирал эхэлж байгаа учраас хэдүүлээ эвтэйхэн амьсгалдаг материалын хувцас өмсөхийг ер нь бол илүү үзэх нь бидний эрүүл мэндэд илүү хэрэгтэй юм байлаа шүү. Яг бид хоёр анх төсөөлөхдөө 100-ны хувцсны хашуугүй бүрдүүлээ гэдэгтээ нөгөө юм дресс ч юм уу за нэг дресс эсвэл нэмгийн цамц гэдэг илүү хувцсны нөгөө нэг загвар энэ төр ярих болов гэж би төсөөлж исэн чинь харин материал гэдэг айгүй чухал сэдвээр ярьчлаа тийм байлаа. Тэгээд яг Долигийн сүүлийн яг Тэмүгээс захиалсан онлайн шопинг бас айгүй юм сургамжтай бөгөөд мэдвэштэй тийм худалдаа авалт болсон юм шиг санагдаж байна. Яг хуу бүтлгүй худалдаа авалтын нэгт орж байгаа ч гэсэн нөгөө талаараа бас айгүй мэдвэштэй анхаармаар юм байна гэдэг ойлголтыг өгч чадлаа гэж бодож байна. Тэнгүүдээ яг ингээд таад ингээд хэдүүлээ ингээд материалаа харж байгаадаг эрүүл мэндэд хэрэгтэй тэгээд таны одоо арьсанд хашил өгөхгүй ч юм уу зөв материалаа сонгоод авчих юм бол яг тийм материалаар хийгдсэн ямар ч загварын хувцсыг л өөрсдөө сонгож штэ. Тэр чинь яг ямар загварын хувцас өмсөх нь тухайн хүн хүний яг сонирхолтой тэрийг бас ингээд ярихад хэцүү харин материалын тухай бол ярихад бол болж байгаа юм тий. Тийм ээ. Тэгээд мэдээж яг хүн бүхэн яг одоо хувцсныхаа шошгыг байнга хараад тий ингээд наривчлан харж ер нь бол хувц аваад идэггүй байх гэж бодож байна. Тийм. Тэгэхээр ер нь бол яг бас анхааруулжтай зүйл юм байна. Тэгээ хитрхийн амар юм нилон ч юм уу полиэстерийн орсон хувцс бол хүний биед тухгүй болгоод амьсгалтгүй юм биш үү гэдгийг бас зарим нэг хүмүүс мэдээд аваасай. Тэгээд одоо жишээлбэл яг ийм хортой материалтай хувцснууд хаана их байдаг вэ гэд бодохоор юу байгаа байхгүй. Нэгдүгээр нөгөө нэг юм маш түргэн загварын солигдож идэг брэндүүдийн хувцснууд байдаг шүү дээ. Zara, H&M, Mango гэд нөгөө нэг fast fashion гэж ярьдаг. Тэд нар яа тэгэхээр тэр чинь нөгөө нэг бүр хэдэн мянган хувь ингээд дэлхийн нийтээр ингээд тарааж байгаа зөвхөн одоо жишээлбэл тэр тренд хувцсыг үйлдвэрлэхийн тулд тий
Тэгэхээр тэндээс бол ингээд загвар харж авахын оронд аягүй сайн юугаа харах хэрэгтэй юм бэлээ. Материалын нас харах Мгм. хэрэгтэй. Тийм тэгвэл дараа нь болсон хит хямдхан хувцснууд бас юм байдаг. Хэрвээ танд ингээд маш хямдхан одоо санал болгож байгаа бол шууд материалыг хараад үзээрэй гэж хэлмээр байна. Гуравдугаарт гэх юм бол онлайн шопингоос над шиг ингээд хувц авж байгаа тохиолдолд нэг юм материалын орцыг тайлбарласан хэсгийг заавал хараарай. Хэрвээ тийм байхгүй бол авахгүй байх хэрэгтэй. Тэгээд надад манай нэг найз хэлжсэн юм аа. Яг сайн чанарын хувцсууд амар зузаан юм шошготой ярилгатай байдаг гэдээ бүр хідэн давхар Мгм. сонсож. Тэгэхээр Мэдээлэл яг ингээд сайн чанарын хувцснууд авахын тулд ингээд одоо сайн өгөхгүй дээ шүү дээ. тийм мэдээлэл амар сайн өгдөг. Хэрвээ ямар ч тийм мэдээлэлгүй хувцас байвал тэр маш хямдхан гарал үүссэн тодорхойгүй байна л гэсэн үг юм билээ. Мгм. Зөв зөв. Тэгээд яг ингээ худалдан авалт гээд ингээ ганцхан сэдвийн талаар хоёлаа ярьж байгаа юм шиг хэрнээсээ яг энэ сэдвийн ард ингээд цаашаа гүнзгийрүүлээд ярих юм бол одоо хувь хүний санхүү ч юм уу те ер нь санхүүтэй холбоотой сэдв рүү орж болж юм. Тэгээд одоо яг энэ материалын талаар ярингуут бас яг хүний эрүүл мэндтэй холбоотой гээд эрүүл Тийм мэндийн салбар руу ингээд орчиж бас орох боломжтой болоод байна. Тэгэхээр ер нь бол амар өргөн сэдвийн хүрээнд ярих боломжтой гэж харж байна. Тэгээд ямар ч тач өнөөдрийн хувьд бол 100 болж байгаа учраас бидээ эвтэйхэн тэгээ эрүүл мэндтэй одоо хэрэгтэй Аа. тийм материалын хувцсыг илүү бас анхаарч харж анзаарч тэгээд худалдаа авалтаа хийх нь хэрэгтэй юм биш үү? Аа. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг ер нь бол бид нар чинь нөгөө нэг юу яадаг штэ аа одоо худалдаа авалт чинь нөгөө нэг онлайн руу ороод ирэхээр тэр хувцсыг барьж чадахгүй, үнэрлэж чадахгүй учраас тэрийг хашиглаад Мгм. хямд хувцас онлайнаар амар их орж ирж байна л та. Тэгэхээр Мгм. тэр дээр айгүй болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Тэгээд ялангуяа Монголд ингээд амар хямдхан хувцас зардаг. Тэгээд лайв маяг хийдэг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэднээс Мгм. харахтаа хэрвээ нэг үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л идэг гэдэг шиг маш хямдхан хувцас санал болгож байвал та шошгооныг хараад үзээрэй гэж хэлмээр байна. Мгм. Тэгээд байгалийн юм гэдэг чинь угаасаа маш хүртгөөр бүтэж байгаа шүү дээ. Тэр цэвэр даав юм уу гэж чинь цаана үйлдвэрлэхэд. Мгм. Тэгээд Тэгээд маш байг олон тийм хүний хүч хөдөлмөр орж байгаа тийм тэгээд байгалийн бүтээгдэхүүн материалын гарч байгаа учраас тийм мгм. хязгааргүй биш хязгаартай учраас бас тийм дутдаг машин гэж байгаа гэж бодож байна. Бид нэр ноолоор хувцас өмсөх хэрэг үнэтэй дээ шүү дээ санаж байна. Мгм. Мгм. Тийм. Тийм тэгээд яг саяны над Тэмүүгээс захиалсан хувцсыг гэх ингээ бодгонгод би бүр ингээд надад айц төрж ийн ингээд өрчихгүй, илэхтэхгүй Тийм тэгэнгүүт байгаль орчинд ингээд баг хизээч шахав ингээд юу яахгүй юм штэ шингэхгүй. уусахгүй тий Ааха. шингэхгүй гэж бодглохлоор надад бол үнэхээр айц төрж ийн тэгээд бид нар тэрийгэ мэдэхгүй тэрийг ингээд хэрэглэх юм бол хэрэглэл яана гэж бодглохлоор бас илүү их айц төрж ийн. Харин тийм тэгэхээр ерөөсөө юм байгаа байхгүй юу ингээд хувцас гэдэг чинь дан ганц ингээд нэг удаа өмсөд хайдаг зүйлний тухай огт ярихдаггүй байхгүй юу. Нэгдүгээр таны эрүүл мэнд Мгм. яригдсан. Хоёрт гэх юм бол таны амь настай, гуравт гэх юм бол цаанаа дахиад байгаль орчинд үүсгэж байгаа тэр нөлөө импакт бас яригдж байгаа байхгүй тий. Мгм. Тийм тэгэхээр бүх талаараа аягүй сан бодож л худалдаа авалтаа хийхийвэл таны мөнгөнд ч амар хэмнэлттэй. Одоо ингээд нөгөө нэг харамч хүн хоёр төлнө гэдэг шиг юм надад тохиолдож байгаа байхгүй. Аха. Тэгээ тийм болохоор би За дахиж гэхдээ ямар ч тач мэдээж авсан зүйл байгаа учраас яах вэ? Зүгээр шүү дээ. тийм. Тэгээ ялангуяа хүүхдийн Одоо тэгээ хувцас буцаалтаа хийдэ миний найз. буцаалтаа хүсэлт өгсөн дээр нэлээд удажиж авдаг юм шиг. Тэгээ нөгөө хүүхдийн хувцас болгон дотор хувцас Аха. дээр органик коттон гэсэн шигтэй байх юм бол авахыг зөвлөд юм билээ нэрээ. Мгм. Тийм тэгээд тийм аль болох Зөв зөв. цэвэр даав, гүн даав өнтер бас харж байгаарай. Ялангуяа хүүхдийн хувцсан дээр бол бүр би бол хүүхдийн хувцсыг бас аягүй сайн материалыг харж өгнө авд юм аа. Өөр дээрээ л амар их илтчихлээ юм л та.
өөрийгөө гаргуунд хайж болохгүй шүү. Харин тийм ээ. Яг тэгээд нөө нэг амар өсөж байгаа нөө юу ч хамаагүй идчихдэг хүн байджтэй тэр шиг л юм болох гэдэг юм Мгм. шиг. Нэг юм Аха. юу ч хамаагүй бичих гай. Аха. Тэгээд хоёулынгийнх нь өнөөдрийн яриа бол бас яг хэрэгтэй хүмүүстэй бол хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээд би Мгм. бол бас шинэ юмнууд бол мэдээж авч байна. Тэгээд Мгм. яг Тэмүүгийн хөдөлთა авалт бол бас жоохон ухаарлал тарилж штэ. Харин тийм аа зү. Тэгээ Тийм. одоо ингээд итгэв тэгээд ер нь яг ингээд шашны л аягүй сайн уншиж харах юм байна. Тэгээд ялангуяа 95%-аас дээш мэш полистер энэ төр нилон яг бол огт авч болохгүй. Тэгээд яг Мгм. ингээд өөрөө хэрвээ гадуур гараад авсан бол би сонгохгүй байсан. Тэгэнгүүт яг нөгөө нэг онлайнаар болохоор чинь мэдэгдэхгүй. Мгм. Өнөр нь Яг нэмэхгүй байна. гадуур явж байгаа тах юм бол мэдээж тэр чинь барьж үзнэ. Тэ. Тэгээд яг ингээд бариад үзэнгүүт яг арьсанд яаж мэдрэгдэж чинь нэвтэйхэн байна уу, эвгүй байна уу гэдг нь бас ингээд яг ихний одоо мэдрэмжээр гэх юм уу бид нар бол мэдэн штэ тий. Яг өмсөж үзээд ч юм уу. Тэгэнгүүт онлайнаар болохоор бас нэлийн нухацтай яг юмыг судалж авах хэрэгтэй юм шиг байна л да тий. Би болохоор 5%-аас нэг ганц хоёр юм захиж үзчихсэн. Тэгээд хамгийн их зүгээр анхаарах зүйл нь ер нь хүмүүс ингээд зөвлөд юм бэлээ. 5%-аас худалдаа авалт хийж байгаа бол хүмүүсийн комментийг маш сайн унших хэрэгтэй. Тийм тэгээд яг тэр худалдаа авалт хийсэн хүмүүс одоо зургийг тавиад тэгээд энэ ийм юм биш үү, тийм юм биш үү гэд янз бүрийн одоо асуудалтай зүйл ч юм уу эсвэл давуу талын коммент хэсэгт нь их оруулсан байдаг учраас тэр нь бол илүү их одоо хэрэгтэй мэдээлэл болж өгдөг санагцсан. Тийм. Тийм тэгээд ер нь бол бас хит тренд дагаж хувцсан. Аваад бас хэрэггүй. Яг тэр тэрийг үйлдвэрлэхийн тулд бас дахин нэг химийн аргаар ч юм уу тийм хог хаягдлаар хийсэн хувцснууд байх магадлал өндөртэй учраас Мгм. тийм тэгэхээр трендing цаана ч гэсэн бас маш их хэмжээний хүртэй химийн ярилцлагатай хувцснууд явагдчихж магадгүй учраас бас тренд дагаж хөдөлთა авах хийж байгаа бол болгоомжтой хандаарэ гэж хэлмээр байна. Мгм. Тийм байна тий. Тийм. За тэгээ комментээр дээр санал бодлоо солилцоорой. Гэтэ өдөрт ганц коммент авч үзээгүй л байна л та. Тэгээ авах хаа гэж найдаж байна. Авахгүйсэн ч манай найзууд уцтаад юм эсвэл мессенжер ороод ирэх баха. Харин тэр чинь сонслоо. Тэр арай худлаа байна гэж юм ороод ирдэг найзууд байгаа. За. Тэгээд Bye. дараагийн сэдвэрээ уулзцгаая. Bye. Дараагийн сэдвээр нэр юу ярих вэ? За ярилцж байгаа л болъё да тий. Тэгээ. Аха. Тэгээ. За bye. За чао. Ciao.